Та амьдралдаа маш их сэтгэл хөдлөлөөр хандаад байна уу? Ямар нэгэн зүйл болох юм бол баярлал, уйлал, гуниглал, аль эсвэл стресстэй эморол яг сэтгэл хөдлөлөө яхаа мэдгүй тэгсэн мөртлөө ингээд сэтгэл хөдлөл нь тогтун, тайван өөрийгөө сонсож байгаа юм шиг байгаа тэр хүмүүсийг харахаар энэ хүмүүс ямар гоё юм бэ? Энэ хүмүүс өөрсдөө сэтгэл хөдлөлийг удирдах чадаад энэ хүмүүс ямар хүчрхэг юм бэ гэдэг бодол төрж байгаа бол энэ бичлэгийг дуустал нүзээрэй. Амар хэцүү. Өнөөдөр надад яг ийм асуудал болсон байхгүй юу? Би ингээд шалгалтандаа амар их бэлдээд ингээд байжсэн чинь манай найз залуу ингээд салъя гээд тэрнээс олоод миний сэтгэл хөдлөл амар тогтворгүй болоод би бүр ингээд шалгалтаа ч ихтэй өгч чадахгүй. Яг ерөөсөө тэр зүйл дээр төвлөрч чадаагүй тэгээ бараг шалгалтандаа хүртэл унтсан баха. Тэгээ бүр яг тэрийгээ бүр яаж шийдгээ ойлгохгүй. Миний сэтгэл хөдлөл юм л болоод уйлал, баярлал, тэгсэн мөртлөө ингээд гуниглал тийм болцсон. Шалгалттай юм үедэд те салъя гэд ингээд хэлээд тэх юм бол би лав хувьдаа за энэ асуудлыг те шалгалтаа суусны дараа шийдэе гэ би ингээд үлдээж чаддаг. Би заавал нэг тийм сандарч яраад те шалгалтаа хүртэл ингээд эрсдэлд оруулаад би лав тийм нөхцөл байдалд оруулахгүй. Яг ийм хоёр хүний ялгаа гарч ирдэг. Сэтгэл хөдлөлөө удирддаг хүн болоод сэтгэл хөдлөлөө удирддаггүй хүмүүсийн ялгаанууд. Тэгвэл сэтгэл хөдлөл гэж яг юу юм бэ? Сэтгэл хөдлөл гэдэг нь альва нэг тархиндаа төсөөлөн бодсон нөхцөл байдлаас амьдралчин өөрөөр эргэх үед гарч байгаа дотоод мэдрэмж. Энэ нь гунигтайгаар, баяртайгаар, аз жаргалтайгаар илрэх боломжтой. Тэгвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яг яагаад удирдах ёстой юм бэ? Яагаад удирдах хэрэгтэй юм бэ гэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүй хүн бусдад өөрийгөө зөвөр ойлгуулж чаддаггүй, бусдад өөрийгөө зөвөр ойлгуулж харуулж чаддгүйгээсээ болоод тэр хүмүүст буруу сэтгэлдлийг үлдээдэг, зөрүүлээд тэр хүмүүсээс тэ хүсээгүй тэр мэдрэмжийг өөртөө буцаагаад авдаг. Хин нэгэн хүн чинь чиний сэтгэл хөдлөлийн чинь контрол буюу сэтгэл хөдлөлийн чинь удирдлагыг тэр чигтээ гартаа атгачих юм бол чамайг хүссэн үедээ баярлуулж, хүссэн үедээ гуниглуулж, хүссэн үедээ аз жаргалтай болгож, хүссэн үедээ чиний сэтгэлийг чинь төвшүүлж чаддаг. Яагаад вэ гэхээр чи тэр удирдлагыг өөрийнхөө гартаа биш тэр хүний гарт атгуулсан байгаа учраас тэгвэл хэрхэн яаж энэ удирдлагыг өөрийнхөө гарт атгах ёстой юм бэ? Сэтгэл хөдлөл багтай хүн болохоор яадаг вэ гэхээр аль болох өөрийн тархиараа шийдвэрийг гаргадаг. Тархиараа шийдвэр гаргасан тохиолдолд тэдгээр хүмүүс өөрсдийн гэсэн зарчмыг амьдралтаа оруулж ирээд би ийм зарчимтай учраас би энэ сонголтыг хийхгүй шүү. Би арх уухгүй гэдэг зүйл миний зарчимд байгаа учраас би найз нөхдөдөө шоудгаар явахгүй шүү. Би маргааш шалгалттай учраас би магадгүй өнөөдөр найзандаа очиж хонохгүй шүү гэдэг ч юм уу. Тэр зарчим дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг. Өөрийн дотоод үнэт зүйлээ харж агаад. Гэтэл сэтгэл хөдлөл өндөртэй хүн яадаг вэ гэхээр ихэвчлэн өөрийн тархиараа шийдвэр гаргахаасаа илүү яг одоо байгаа мэдрэмжэн дээрээ тулгуурладаг. Тэгэхээр мэдрэмжэн дээрээ тулгуурлаж байгаа тохиолдолд тэдгээр хүмүүс магадгүй дотроо би энэ үгийг хэлж болохгүй юу гэдгийг бодохгүйгээр ууралж байвал яа чи ямар ядаргаатай юм. Аль эсвэл баярлж байвал баярлалаа чи миний амьдралтад харсан хамгийн мундаг хөөрхөн гоё хүн байна. Аль эсвэл гунигтай хамаал яа чи бүр тэ намайг яаж ингэж чадж байна чи бүр нэрээ би чамд ямар их итгэжээлээ хамаг нууцаа ярьдаг ч юм уу. Гих мэтчлэн байдлаар хувиралт өөрчлөлтийг нөгөө хүндээ мэдрүүлдэг. Гэтэл нөгөө хүн чинь чиний сэтгэл хөдлөл өндөртэй байгааг хүлээж авангуудаа энэ хүнтэй ямар ийм охирогчийн сэтгэл зүйтэй юм бэ? Энэ хүн ямар өрөвдөлтэй юм бэ? Энэ хүн ямар хөөрхилтэй юм бэ гэдэг байдлаар харна. Хинч чамайг те энэ хүн сайхан сэтгэлтэй учраас сэтгэл хөдлөл нь ийм өндөр юм бэ шүү. Энэ хүнтэй намайг хайрлаж байсан учраас сэтгэл хөдлөлөө надад гаргаад байгаа юм бэ шүү гэж бодохгүй л байхгүй юу? Энэ хүн ямар сайн өөрийгөө удирдах чаддгүй, өөрийгөө захирч чаддгүй ингэж бодож эхэлнэ гэсэн үг. Тийм учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянж сурах нь амар чухал. Сэтгэл хөдлөл өндөртэй байдаг хүмүүс ихэвчлэн ямар хүмүүс байдаг вэ гэхээр гинэн, цайлган, хүүхэд шиг хүмүүс. Одоо хүүхдүүд тийм байдаг үстэй. Авъя гэжсэн чихрийг авч өгөөгүй учраас хүүхдүүд яадаг вэ гэхээр шууд уйлдаг тийм үү. Надаа энэ чихрийг авч өгөх хэрэгтэйсэн ингээл уйлал. Тэгтэл том хүнд бол авъя гэжсэн юм ин авч өгөхгүй байсан ч гэсэн тэр хүн за окей зүгээрээ дараагийн удаад би ингээд авчна ч юм уу те тэр хүн дотроо бодож байсан юм ил гаргаж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр хүн томрох тусам өөрийн сэтгэл зүйг ингэж хянах чадвартай болдог нийгэмд.
Тэгэхээр сэтгэл зүйгээ хянаж чадахгүй байна гэдэг нь чи өөрийгөө амар хүүхэд шиг байна л гэдгээр төсөөлөх хэрэгтэй. Хэрвээ чи бүх зүйл дээр хүүхэд шиг хандвал чиний эргэн тойронд байгаа хүмүүс чамаас залхаж эхэлнэ, чамаас ядарч эхэлнэ. Яагаад гэвэл чамайг тэр хүмүүс заавал халамжлал, асраал, энэ хүн хүүхэд шиг юм байна штэ гэж бодоод өрөвдөх ёстой биш байхгүй юу? Тийм учраас чи яг том хүн шиг альва нөхцөл байдлыг, альва асуудлыг шийдвэрээ гаргаж, сэтгэл хөдлөлөө удирдах, гаргалгааг нь олох байдлаар харах хэрэгтэй. Хэрвээ таны амьдралд ямар нэгэн асуудал тохиолдол магадгүй өглөөс ирсэн чинь таны найз залуу чинь салъя гэсэн ч юм уу, тийм байх юм л сэтгэл хөдлөл ялангуяа хамгийн өндөр түвшин дээр очиж штэ. Тэр үед яг яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд ихэнх эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр шууд сайн найз руугаа залгаал тэр надаас салъя гинэ гэл ингээл бичээл. Тэгтэл энэ үед хин нэгэнд хуваалцахаас өмнө хамгийн түрүүнд дотроо өөртөө ямар зүйлийг асууж өөртөөгөө ярилцах ёстой вэ гэвэл яагаад ийм зүйл болвоо? Би энэ асуудлыг шийдвэрлэж чадах уу? Би энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсэж гин үү? Энэ асуудал өөрчлөгдөх боломжтой юу? Яг ингэж өөрөө өөртөөгөө ярилцаагүй хин нэгэн хүнд шууд өөрийнхөө үзэл бодлоор найз руугаа залгахсан. Яа тэгсэн чинь тэр залуу өстой надад салъя гинэ. Тэр залуу яг үнэндээ бүр намайг тэгж хуурсан байхгүй юу? Тэгсэн мөртлөө бүр ичдэггүй юм бах та яаж тэгж чадж гинэ гэдэг ч юм уу. Аль эсвэл угаасаа л тэр хүний буруу байсан л та тэр ч өстой ийм юм аа арайчтэй. Дандаа ингэж өөрийгөө зөвтгөж ярьдаг. Тэгэл 3 дахь читгээ тэрийг харахтаа юу гэж бодох юм? Угаасаа миний найзын зөвдөө. Угаасаа яг тэгж ярьсан юм чи тэрний л зөв байх. Чи өөрийгөө зөвтгөж дотроо ярьж байгаа юм чинь найз чинь чамайг сонсохдоо чамайг зөвтгөж л дотроо бодно үстэй. Тийм юм чинь дотроо чамайг зөвтгсөн л шийдвэр сонголтыг чамд зөвлөгөө олгож хэлнэ шүү дээ. Тийм юм бол салаач. Тийм юм бол болооч. Болчиж бас болно шүү дээ найзаа. Тэгж их стресстэй байгаа юм бол. Гэтэл энэ шал хоёр өөр хүний хоорондын асуудал үстэй. Чи найзтайгаа хэрэлтчихэд найзтайгаа уулзраа олох гэдэг юм уу? Чи найз залуутайгаа хэрэлтчихэд найз залуутайгаа уулзраа олох жоо мөртлөө найзаас очиж асуугаад байгаа юм уу? Хамгийн түрүүнд хүн сэтгэл зүйн тавгүй болох юм бол төгшүүрийн дахиад аваад за би хинт хэлэх үү, хинээр асуудлаа шийдвэрлэх үү гэж боддог. Тэрнээс биш дотроо би энэ асуудлыг шийдвэрлэж чадах уу? Би энэ асуудлын шийдэх гаргалгааг нь олох уу? Энэ асуудлыг хэрхэн яаж зөв шийдвэрлэх үү гэх талаас нь боддог. Хэрвээ чи тэр байдлыг шийдвэрлэх боломжтой бол өөрийнхөө хэмжээгээр шийдчих. Хэрвээ шийдвэрлэх боломжгүй ямар нэгэн хүнээс хамааралтай, ямар нэгэн гадны нөлөөнөөс хамааралтай байх юм бол зүгээр л цаг хугацаанд найдаад үлдээчих. Асуудлыг шийдвэрлэх гэж яарна гэдэг нь өөрөө хамгийн том алдаа байдаг. Асуудлыг шийдвэрлэх гэж яарснараа сэтгэл хөдлөлтөөгөө холиод буруу шийдвэрийг гаргах тохиолдол их. Хүн аливаа зүйлд тэгдэж штэ. Яагаад би очиж ийм сонголтыг хийчвэ? Яагаад би очиж ийм зүйлийг амьдралтаа оруулаад ирвэ гэд бодоход тэр хүн сэтгэл хөдлөлийн түвшин хамгийн өндөр байх үед сэтгэл хөдлөлийн түвшнөөсөө болоод асуудлыг шийдвэрлэх чадвар хамгийн бага байдаг байхгүй юу? Тийм учраас буруу шийдвэрийг гаргацдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд амьдралд чинь ямар нэгэн зүйл буруу болох юм бол миний сэтгэл хөдлөлийн түвшин яг одоо хэр өндөр байна? Би энэ асуудлыг шийдвэрлэж чадах юм уу? Би одоо сэтгэл хөдлөлийн түвшин өндөр байгаа юм чинь би энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол би дараа нь тайвширсан үедээ би шийдэх ёстой юм гэдэг талаас нь бодоод үзэх нь хамгийн чухал. Яаж сөрөг сэтгэл хөдлөлөө байхгүй болгох вэ гэдэг талаас нь ярилцъя. Амьдралд чинь ямар нэгэн таагүй мэдрэмжүүд мэдрэгдээ, таагүй нөхцөл байдал үүсээд яг яахаа мэдэхгүй байгаа бол хамгийн түрүүнд нэгдүгээрт буюу цаасан дээр бичих хэрэгтэй. Цаасан дээр бичснээр яг яадаг вэ гэхээр тэр хүний тархиндх бодол зэгцэрдэг. Цаасан дээр бичснээр тэр хүн тэр цаасан дээр байгаа зүйлсээсээ гаргалгааг нь олж эхэлдэг. Аль нь миний буруу юм, аль нь тэр хүний буруу юм, аль нь шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал, аль нь шийдвэрлэх боломжгүй цаг хугацаа тэрийг шийдэх боломжтой юм. Яг одоо миний амьдралд тулгарч байгаа асуудал гэж хэлэгдэхээр зүйл байна уу? Аль эсвэл зүгээр л те төрхөн зуурын юм орол, төрхөн зуурын сэтгэл готрол байна уу гэдгийг харна гэсэн үг. Тэгтэл цаасан дээр ч бичээгүй тэр зүйлсээ сэтгэлдээ бодоол яваад байдаг. Нэг мэдээд ингээд сэтгэл рүүгээ өнгөөгөө тартал нөгөөх нь зүгээр л нэг хүний хүсэж байгаа амьдрал байх үедээ. Хоёрт нь нөхцөл байдлаас талархах зүйлсийг олж харах. Өөрөөр хэлбэл тулгарч байгаа асуудлаа бодоол нэг жижигхэн юм орол шалгалтандаа унтсан. Дараагийн удаа тэнцэж болно үстэй засах боломжтой. Магадгүй ажилласаа гарцсан.
Өөр ажилд орж олно эцтэй, ажлаа солих боломжтой. Хин нэгэн хүнээс салцсан. Амьдралд чинь өөр хүмүүс учрна эцтэй. Чи яль эсвэл дэлхий дээр байгаа цорын ганц хүнтэй үргэж байгаад нөгөө хүнээс салцсан юм уу? Тэгтэл тэр бүх зүйлсийг хүлээж авч чадахгүй, тэр бүх зүйлсээ сайн талыг нь харж чадахгүй. Яагаад миний амьдралд ийм зүйл тохиолдож байгаа? Яагаад гэх юм бол намайг илүү сайн хүнтэй уулзруулах гэдэг ийм зүйл тохиолдож байгаа юм байна. Яагаад би ажилласаа гарч байгаа? Яагаад гэвэл надад сурч боловсрох боломжийг маань нээж байгаа юм байна. Яагаад энэ хүн надаас холдож байгаа? Яагаад гэх юм бол би илүү өөр дээрээ анхаарах хэрэгтэй юм байна. Жижигхэн давуу талыг нь олж хараад эн чинь нөгөө нэг яриад байгаа боломж нь юм биш үү гэж хардаг сэтгэлгээл чухал. Тэгтэл тэр сэтгэлгээг олж харж чадахгүй би салцсан гэл ингээл те би ажилласаа гарцсан, би ажилгүй болцсон, одоо би яаж амьдрах юм, юугаараа мөнгө олох юм, би угаасаа азгүй амтын юм байна. Тийм биш үү? Дараагийн боломжууд байгаа. Хэрвээ ямар нэгэн зүйлийн төлөө чи хичээж хийгээд тэр зүйлийнхээ ард гарч чадаагүй, магадгүй цаг хугацаа, магадгүй амьдрал чамд тэр зүйлийг чинь өгөөгүй бол энэ нь чамд өөр боломж байгааг чинь л харуулж байна гэсэн үг. Алдаагаа дахиад давтахгүй байхаар анхаарах хэрэгтэй. Одоо надад нэг тийм дэвтэр байдаг байхгүй юу? Нэг нь баг ингээд ноорог шахуу бүр амар олон жил болсон дэвтэр, нөгөөх нь болохоор миний мөрөөдлийн самбар шиг бараг л ингээл миний хүсэл мөрөөдөл бүх юм байдаг дэвтэр. Гэтэл тэр ноорог шахуу тэр дэвтэр дээр юу бичдэг вэ гэхээр миний амьдралын бүх алдаанууд байдаг. Би тухайн үедээ магадгүй алдаа гэж бодсон байж болно. Гэтэ би гуниглаж байгаа үедээ яг тэр ноорог шиг дэвтрээ аваал те. Миний сэтгэл дотороо би бүх юмнуудыг бичээл би ингээл энээс олоод инглээ. Би тим юмнаас олоод те ингэж өөрийгөө буруутгаж бодож гин. Би энэ дээр ийм өөрчлөлтийг хийх хэрэгтэй ах. Гэтэ тэр ямар муухай энэ тэр намайг ингэж гомдоолоо гэд. Миний бүр ингээ хамаг юмнууд байдаг заяа. Хамгийн гол нь яагаад би бичиж байгаа гэхээр дараа нь тэр дэвтэрнээсээ сургамжийг олж хардаг байхгүй юу? Асуудлуудаа бүгдийг биччихэж штэ. Биччихэнгүүтээ ингээ уйлж дуусаа тайвширчнаа да. Тайвширсныхаа дараа би эндээс яг юуг сурах хэвтэй юм. Би яг эндээс юуг сурах хэвтэй байсан юм. Би ийм зүйлийг ойлголоо. Энэ харилцаа надад ийм зүйлийг заалаа. Энэ асуудал надад ийм зүйлийг ойлголлоо. Би заавал тэр асуудлаа бичсэн дэвтэрнийхаа доор жижигхэн хэсэгт нь ч юм уу нэг талд нь би сургамжаа бичдэг. Тэгээд ялангуяа он солигдох үед яадаг вэ гэхээр миний хоёр дэвтэр хоёулаа амар чухал үүрэгтэй. Нэг дэвтэр дээр нь болохоор өнгөрсөн оны асуудлууд тэгээд сургамжаа бичээд нөгөө дэвтэр дээр болохоор яг дараа онд хүсэж байгаа зүйл мөрөөдлийнхөө юмнуудыг бичдэг гэж хэлж болно. Хамгийн сүүлд нь болохоор эерэг энергиэр өөрийгөө дүүрэг. Хүн асуудалд орчхороо яг тийдэх байхгүй юу? Ингээл би л бүр амар гонхтой, би л амар готралтай, би л үнэхээр сэтгэл санаагаа удирдах чадахгүй, би л өөрөөсөө болчлоо, бусад хүмүүс аз жаргалтай байхад би л ингэчлээ гэд өөрийгөө л буруутгаж бодоод надад ямар өөлөх юм байна тэрийгээ л олж хараад байдаг. Тэгвэл энэ зүйл юуг дуудаж байгаа юм бэ? Чи би л инглээ, би л тэглээ гэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингэж өндөр олгох тусам чиний асуудлыг шийдвэрлэх чадвар буурна гэсэндээ асуудлыг шийдвэрлэх чадвар чинь буурангууд чиний эргэн тойрны чинь чамд сайхан зүйл татагдчихсэн энерги чинь бүгдээрээ сөрөг болж эхэлнэ. Тэнгүүд чинь л сэтгэл хөдлөл чинь өндөр байгаа үед чамд муу юмнад татагдаад байгаа юм шиг те бүх юм чинь бүтлгүүтээд байгаа юм шиг аз чинь байхгүй болоод байгаа юм шиг санагдаад идэв штэ. Тэр бүхэн юунаас олж байгаа вэ гэхээр чи дотроо би л гэдэг дандаа сөрөгийн бодсноос олж байгаа. Энэ үеийг давж гарахад амар хэцүү. Яаж ч бацаа асуудал донд байхад л те ямар гоё асуудал ээ гэл ингээл инээгээд байж чадахгүй шүү дээ. Хинч чадахгүй. Гэтэ миний жижигхэн зөвлөгөө юу вэ гэхээр ийм үед би хүмүүст тусалдаг. Яагаад гэвэл би өөрөө хүнд тусалснаар ингээл амар гоё аз жаргалтай болчдөг. Би хүнтэй гоё ярилцсанаар айгуу гоё те хин нэг хүн тусалчлаа да гэж би боддог. Би хин нэг хүний нэг өдрийг нь гоё эхлүүлснээр би нэг хүнийг баярлуулсан да гэж би боддог. Тийм учраас ихэнх хүмүүс яг надтай адилхан ийм мэдрэмжтэй байдаг баг. Хин ч гэсэн хүнийг баярлуулчаал те ямар муухай өглөө вэ гэж эхлүүлэхгүй штэ. Би тэр хүнийг амар гоё баярлуулсан да, би тэр хүнийг аз жаргалтай болгоцсон да гэж эхлэн штэ. Тэгэхээр энэ мэдрэмжийг авч яана гэдэг чинь чи тэр хүнээс заавал хариу юм мөнгө буцааж аваагүй, чи тэр хүнээс заавал хариу юм бэлэг буцааж аваагүй ч гэсэн эргээ буцаагаад тэр хүний баярлаа гэдэг үгээр дамжиж ирж байгаа энерги чинь чиний амьдралыг чинь одоо нөгөө сөрөг урсгалыг байхгүй болгож яадаг. Сөрөг урсгалыг чи эерэг болгож яадаг. Чиний сөрөг урсгал чи эерэг болчвол яах юм? Ингээд эерэг болчвол чиний эргэн тойрон чи эерэг болно. Эргэн тойрон чи эерэг болчвол чи асуудлаасаа эерэг зүйлийг харж эхэлнэ. Асуудлаасаа эерэг зүйлийг харж эхлэх юм бол чиний сэтгэл хөдлөл чинь багасна. Чиний сэтгэл хөдлөл чинь багасчих юм бол
Яах вэ гэхээр амьдралыг амар гоё боддоор харна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд хизээч бити тархиндаа төсөөллийг бий болго. Хизээч бити хин нэгэн хүнд өндөр хүлээлт тавь. Өндөр хүлээлт тавих тусам чи өөртөө байгаа энергиэсээ тэр хүнд зарцуулаад тэр хүн намайг ингэж баярлуулах чинь да тэр хүн намайг яг ингэж чинь да ингэж зарцуулаад байж ангууд тэр хүн чи хүлээлтэнд чинь хүрэхгүй штэ. Хүрэхгүй болоод ирэхээр чи тэр энергийг шууд өөрөөсөө алдчихж байна л гэсэн үг байхгүй юу? Нөгөө хүндээ. Тэгээ алдчихгоот яах юм? Чиний сэтгэл хөдлөл чинь буцаал амар өндөр болоод чи уйлал, гуниглал, ядраал залхаал нөгөө хүнээсээ нөгөө асуудлаасаа бууж өгмөр санагдал сэтгэл хөдлөл чинь өндөрсөөл. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах хамгийн гол аргуудын нэг бол эцэст нь дүгнэлт эхлэхэд өндөр хүлээлтийг багасгах хэрэгтэй, аливаа асуудлыг боддоор харах гэж хичээх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр чиний оролцоотой тэр зүйл шийдвэрлэгдэх боломжгүй байх юм бол шийдвэрийг энэ цаг хугацаанд найдаад амьдралд нь үлдээх хэрэгтэй. Бити заавал бүхнийг шийдвэрлэх гэж яар, бити заавал нэг их хичээ, тэг гунигтай байвал гунигл, аз жаргалтай байвал аз жаргалаа мэд. Тэр бүх асуудал, тэр бүх бодлоос гарч ирсэн гаргалгаа, тэр бүх зүйлсээс суралцаа дараагийн удаа дахиад ийм нөхцөл байдалд орохгүй хичээх нь хамгийн их чухал юм байна. Тэгэхээр баярлалаа. Love you guys.